Hi, Ebanara Family Vlog нь өнөөдрөөс эхлээд сонирхолтой reel оруулж эхлэе гэж бодож байна. За миний ингээд гэр бүлийнхээ тухай блог хийдэг, ямар нэгэн story reel хийдэг шалтгаан бол би бас гэр бүлийнхээ дурсамжийг авч үлдэх, дүрсжүүлж авч үлдэх сонирхолтой. Ирээдүйд хүүхдүүд маань яг гэр бүлийнхээ дотоод уур амьсгалыг ингээд хэд маань энэ дүрснээс олж хараасай гэдэг юм нэг зорилготойгоор хийдэг юм аа. Тэгээ та нар маань бас зөвөр ойлгож байгаарай. Бүх юмаа ингээд олон нийтэд дэлгэж гин гэсэн зарим хүмүүсийн харах өнцөг бас янз бүр байдаг болохоор бяцхан сануулж хэлье гэж бодсон юм аа. За бид хоёр гэр бүлээрээ ярилцж агаад ерөнхийдөө ер нь бол амьдралыг жоохон юм утга учиртай үн цэнтэй те ийм зөвхөн мөнгөний төлөө гэзүүлээд байхгүй бас гэр бүлийнхээ enjoy цагуудыг ингэж мөнгөлж авч үлдэх одоо юм сонирхолтой. Тэгээд цагаан сарыг бид нар бол жил болгон дөрвөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Гэтэ манай гэр бүлийн болохоор 1 жил шинжлээд 1 жил нь аялж авах төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ жил болохоор бидний аялдаг жил. Тэгээд бид хоёр ярилцж агаад энэ жил цагаан сар хийх мөнгөөрөө хөх хот руу аялья гэдэг төлөвлөгөө гаргаад одоо юмнуудаа бэлтжиж байна. Энэ хоёр нөхөр ер нь хилэндээс гарч аялж цугаалгах чагаа гэдгийг мэдэж байгаа мó үгүй юм уу? За тэгээд бэлтгэл ажилдаа орё. Ямар ч гэсэн хувцснуудаа бэлтэж гин. Тэгээд урд бас угаасаа дулаан байгаа учраас хүүхдүүдийн хав намрын гүртийг нь бэлдээд тэгээд бас ойр зүр идэх юмаа бас авч явж байгаа. За Талын Монгол гэдэг нөгөө нэг гоё борцны шүлтэй лавшаа байдаг шүү дээ. Тэднээс нэлээд их авсан. Ер нь яг нөгөө жоохон бид нар нэг апартмент төрөлсөж байгаа болохоор дотроо өөрсдөө хоолоо идээд хүүхдүүдийнхээ иддэг юмнуудыг ингээд хийгээд идэх боломжтой учраас ингээд ойр зүр юмнууд аваад явж байгаа. Тэгээд манай хүүхдүүд аюул молко талах иддэг учраас молкогоо талхтайгаа бас авч явж байгаа. Манайх аймгийнхаа үйлдвэрийг дэмжиж аймагтаа хийдэг цоглог гэдэг нөгөө хар талах байдаг. Тэрийг манайх ерөөсө тасралтгүй байдаг. Одоо тэр талхнаас өөр талах идэж байгаа байчжээ. Одоо тэрийг манайхаар авчирхаар бэлтэж байгаа. Явчирхаар нь чандамдаа хийндэ. За ер нь тэгээд 5 хүний ачаа гэдэг бол нэг тийм бага ачаа бас биш байгаад байна. Ер нь бол өмнө нь бол хойлохна байхдаа ингээд нэг чамдаанд бүх юм багтаад байсан бол одоо тавал авсан чинь ямар ч гэсэн 2 бүтэн чамдаам хажууд нь нэг жижиг ягаан чамдаамыг охин маань бас авч явна гэд би аялахаар энэ чамдаамыг авч явна. Хизээ аялах юм байл гэдээс одоо тэгээд хүсэл нь биелэхэндээ. Тэгээд хүүхдийн дэргээ бас авч явна. Нөө манай багч 2 настай учраас бас нэг хүлэн жоохон өвдөх юм бол тэрүүл гэдэг. Тэгээд жин ихтэй болохоор тэрхээр нуруу өвдөн. Тэр зэрэг нэг зарим үедээ түрээд явчих гэж бодоод ихтэй жижиг тэргээ авч явж байгаа. За тэгээд жижиг чамдаамд болохоор ойр зүрийн маск гол сайхныхаа юмнууд хүүхдүүдийнхээ ууж байгаа юм тан за уйдвал тоглоно гэд бас нэг тоглоом. За бас ноутбукаа бас авч явж байгаа. Би ч одоо сурч шүү дээ бас хажуугаар нь ажил нь сурна. Энэ жил ер нь маш олон зүйлсийг амжуулж байгаа. Хүн тэгээ завгүй тусмаа олон зүйлийг амжуулж чаддаг болдго юм байна. Тэгээд амарч явах хугацаанд бас миний нэг сурж байгаа Австралийн сурж байгаа сургуулийн маань даалгавар бас өгдөг учраас ноутбук аваад явъя. За бас хажуугаар нь хүүхдүүд нөгөө уйдвал бас үзүүлчихье гэж бодоод ноутбук бас авсан байгаа. За ингээд ямар ч гэсэн 2 чамдаам, нэг жижиг чамдаамтай хүүхдийн дэрэгтэй ингээд 4 ачаа авч явах юм шиг байна. За тэгээд дараагийн ирээлээрээ би очоод хэдэн ёноор яаж гарсан, аавар яасан, ийсэн гэдэг ингээд та нарт мэдээлэлд оруулах болно. Магадгүй та нар дараа нь бас яг энэ жишгээр ингээд явбал бас хэрэг болох байхаа гэж бодож байна. Бай.